Энэ өдөр Тарзан киног давчлан үргэж байна. Энэ кино нь 1999 онд гарсан Walt Disney Pictures-ийн бүтээл бөгөөд багада бидний үзэх дуртай байсан кинонуудын нэг юм. Ингээд кинонд орцгоё. Кино эхлэхэд нэгэн гэр бүл далайн ослоос амьд үлдэж ширэнгэн ойд ирдэг. Тэд мод мөчөр ашиглан жижиг байшин барьж хүүхдээ хамгаалах гэж хамаг чадлаараа л хичээнэ. Гэхдээ энэ тайван байдал удаан үргэлжлэхгүй. Тэдэн рүү гэнт зэрлэг аратан дярьж бүх зүйл оронгоороо иргэдэг. Эцэг гэх нь хүүхдээ хамгаалах гэж оролцсон ч эцэст нь амь үргэлтэнэ. Энэхүү бяцхан хүү ширэнгэн ойн донд ганцаараа үлддэг. Энэхүү киноны онцлог дүр болох Кала буюу Тарзаныг өсгөдөг горилла ой дунд уйлж байгаа бяцхан хүүг олж харна. Тэр үед Кала саяхан өөрийн зулцгаа алдчихсан байсан болохоор тэр хүүхдийг хараад зүгээр өнгөрч чаддаггүй. Эхэндээ тэр зүгээр өрөвдөж байгаа юм шиг байсан ч аажмаар тэр хүүхдийг орхиж чадахгүй болдог. Эцэст нь тэр хүний хүүхдийг өөрийнхөө хүүхэд шиг авч өсгөхөөр шийднэ. Түүнийг Тарзан гэж нэрлэдэг. Гэхдээ энэ бүхний дунд нэг асуудал байсан. Сүргэн удирдагч болох Керчак түүнийг өөрсдийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Тарзан өсөх тусам аажмаар бусдаасаа өөр гэдэг нь илүү их мэдрэгдэж эхэлдэг. Тэр бусдаасаа өөр байгаагаа өөрөөсөө байнга асууна. Тэр илүү хүчтэй, хурдан болох гэж хичээн өөрийгөө бусдад харуулахыг хүсдэг. Энэ хугацаанд тэр ганцаараа биш байсан. Түүний хамгийн ойрын найзууд болох Терк, мөн Зан Тантар хоёр үргэлж хамт байдаг. Тэд хамтдаа тоглож ой дунд өсөж том болцгооно. Нэг өдөр Тарзан өөрөөсөө илүү хүчтэй зүйлтэй тулгардаг. Тэр нь ирвэс. Тэр айж цутхын оронд тэмцэж эцэст нь түүнийг ялж чаддаг. Энэ явдлын дараа сүргийн удирдагч Керчак Тарзаныг арай өөрөөр харж түүнийг бага зэрэг хүлээн зөвшөөрч эхэлдэг. Киноны дараагийн хэсэгт ойд хүмүүс ирнэ. Тэд бол зүгээр нэг аялагчид биш, ойг судлахаар ирсэн хүмүүс юм. Тэдний дунд судлаач профессор, анчин, мөн түүний охин Жейн байдаг. Тэд ойг судалж амьтдын талаар мэдээлэл цуглуулах зорилготой. Нэг өдөр Жейн ой дундуур ганцаараа явж байгаад аюулд орж Тарзан түүнийг аварснаар тэд анх удаага уулзна. Энэ бол Тарзаны хувьд онцгой мөч. Учир нь тэр анх удаа өөртөөгөө адилхан өөр хүнтэй уулзж байгаа нь тэр юм. Жейнтэй уулзсны дараа Тарзанд бүх зүйл сонин содон санагдаж эхэлнэ. Аажмаар тэр Жейнд татагдана. Тэр үед Тарзан өөрийгөө хүн гэдгээ илүү их ойлгож эхэлдэгч яг бүрэн итгэлтэй болж чаддаггүй. Нэг талаас тэр Жейн болон хүмүүсийн ертөнцөд татагдж байгаа ч нөгөө талаас түүний гэр бүл болох горилланууд нь байдаг. Профессор гориллануудыг судлахыг хүснэ. Гэвч сүргийн удирдагч Керчак хүмүүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэднийг аюултай гэж үздэг. Тэдний аялал үргэлжилж байх үед анчин Клейтон профессорын туслах шиг харагдаг ч үнэн дээр түүний зорилго өөр. Тэр гориллануудыг барьж худалдах төлөвлөгөөтэй байдаг. Гэхдээ тэр Тарзаныг өөр өнцгөөс харж түүнийг ашиглах боломжтой гэдгийг анзаарна. Тарзан ч анх удаа хүнтэй илүүгээр харилцаж байгаа болохоор бүрэн болгоомжтой байж чаддаггүй. Энэхүү нэг өдөр Клейтон Тарзанаас гориллануудын талаар асууж эхэлдэг. Эхэндээ Тарзан эргэлзэж байсан ч Жейн болон хүмүүс гориллануудыг судлах гэж байгаа гэж бодоод тусалдаг. Тэр тэдэнд ой доторх зам гориллануудын нутгалж байгаа газрыг харуулна. Гэхдээ яг энэ мөчөөс бүх зүйл буруу тийш эргэдэг. Учир нь Клейтон тэднийг барьж авах төлөвлөгөөгөө эхлүүлж байсан бөгөөд Тарзаны тусламж түүний төлөвлөгөөг бодит болгоход тусалсан байдаг. Ингээд Тарзан өөрийн гэр бүл болох гориллануудыг аюулд оруулах замыг нээж өгдөг. Кала түүнийг дагуулан Тарзаны жинхэнэ аав ээжийн байсан газар руу очино. Энэхүү тэр анх удаа өөрийн гарал үүслийн тухай үнэнг мэдж авдаг. Клейтон гориллануудын хаана байдгийг мэдсэний дараа анчид шууд хөдөлж эхэлдэг. Тэд ой руу орж гориллануудыг барьж эхэлнэ. Бүх зүйл маш хурдан эмх замраагүй болж өмнө үеэр сүргийн удирдагч Керчак баригдаж байдал улам хүнд болдог. Тарзан энэ бүхнийг хараад гэр бүлээ аюулд оруулчихсан гэдгээ ухаардаг. Ингээд тэр өөрийн өссөн ой гэр бүлээ хамгаалахаар шийднэ. Тарзан анчид руу шууд очиж тэдний эсрэг тэмцэж эхэлдэг. Эцэст нь тэр анчдын толгойлогч Клейтонтой нүүр тулж ширүүн тулаан өрнөдөг. Тулааны төгсгөл Тарзан анчдын аюулыг зогсоож чаддаг ч энэ үед Керчак хүнд шархсан байсан бөгөөд түүний бие уламд орцоор байдаг. Керчак Тарзанд сүүлийн удаа өмнө хизээж хэлж байгаагүй үгээ хэлж Тарзаныг өөрийн хүү шигээ хүлээн зөвшөөрдөг. Ингээд Тарзан жинхэнэ утгаараа өөрийгөө энэ гэр бүлийн нэг хэсэг гэдгээ ойлгодог. Бүх зүйл дууссаны дараа байдал аажмаар хэвэндээ орж анчдын аюул арилж ой дахин өмнөх шигээ намгүйн болдог. Гэхдээ хүмүүсийн ирсэн аял дуусах цаг нь болсон байв. Жейн болон түүний аав Англи руу буцах шийдвэр гаргахаас өөр аргагүй болдог. Энэ мөч Тарзанд хамгийн хэцүү сонголтыг авчрах бөгөөд тэр хүмүүстэй хамт явах уу эсвэл өөрийн өссөн ой гэр бүлдээ үлдэх үү гэдгээ шийдэх хэрэгтэй болно. Нэг талд нь түүний сонирхсон шинэ ертөнц, нөгөө талд нь түүний гэр бүл байдаг. Ингээд тэр эцэст нь өөрийн хамгийн чухал шийдвэрээ гаргана. Тарзан ойдоо үлдэхийг сонгодог. Гэхдээ Жейн мөн түүнтэй хамт ойд үлдэхээр шийддэг. Тэр хоёр өөр газар өссөн ч ойд хамт байхыг сонгосоор кино маань дуусна.
Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.